Үгүй ээ. Энэ асуултанд үгүй гэж хариулах юм байна. Үгүй. Деваач нь там байдаг гэдэг шиг л би энэ талаар юу гэж бодохоо мэдэхгүй. Би сөрөг далдын хүч байдаг гэж боддог. Гэхдээ диавол гэдэг нэртэй ганц л зүйл биш байх. Би карма буюу үүлийн үр байдаг гэж боддог. Муу юм хийдэг хүмүүс хүртэх ёстойгоо л хүртдэг байх. Хүн гэдэг чинь сайн сайхан юмыг ч аимшигтай зүйлийг ч хийх чадвартай. Аль нэг нь тэжихээс шалтгаална. Хэрвээ сайн талын дээд хүчин гэж байгаад би итгэж болох юм бол бузар мөнгч гэсэн байдаг гэж итгэх жоохон орон зай гаргах ёстой хаа. Ёстой үгүй. Гэхдээ мангаст итгэдэг шүү. Яагаад муу мухай зүйл болдог гэж боддог вэ гэж юу? Тохиолдол юм да. Муу мухай зүйл болж л байдаг. Хороо ертөнц төгс сайхан биш шүү дээ. Азгүй л бидтэй. Миний бодлоор байгалийн жам гэж бодож байна. Сайн байгаа бол мууч бас байна шүү дээ. Брюс гэдэг залуу айлфад ирсэн юм. Тэр бурхангүй үзэлтэй хашир маш ухаантай залуу. Бузар муугийн хүчийг бие яаж эсэргүүцэх вэ? Сэдвт уулзалт хүртэл түүнтэй юу ч яриад нэмэргүй байлаа. Яриа төгсгöd би хуульчхан ажиллаа хийх явцдаа бузар муу юм их харж байна. Бузар муугийн хүчин ажиллаж байдаг гэдэгт би итгэдэг. Харин одоо ийм хүч байдгийн бол сайн талын хүч ч бас бий гэдэг учир зүйн гаргалгаа олж харж байна гэсэн. Бузар муу юм чөтгөр байдаг гэдэгт зарим хүн амархан итгэдэг. Чөтгөрийг зайлуулагч жүжигийн зохиолыг бичсэн Уильям Питер Блати Бурхны тухайд бол би итгэгч биш, харин чөтгөр бол тис ондоо зүйл. Тэр үргэлж өөрийгөө зарлаж маш их сурталчилдаг гэжээ. Паул элч энэ дэлхий дээр бузар муугийн сүнслэг хүчин ажиллаж байгаа тухай ярьдаг. Сайн бүхний цаана бурхан, харин бузар муугийн цаана чөтгөр байдаг гэдгийг шин гэрээнд харуулдаг билээ. Хачин сонсогдох байх л да. Гэвч зарим хүн бурханд итгэхээс чөтгөр байдаг гэдэгт итгэх нь амархан аж. Би бурхангүй үзэлтэн байлаа. Бурхан оршин байдаг гэж итгэх тун хэцүү санагдаж байсансан. Би Христэд итгэж болж бурханд итгэсэн. Гэтэл нэг хүн надад чөтгөр гэж байдгийм гэж хэлсэн юм. Болдоо бурхан байдаг гэж итгэхэд хэцүү байхад чөтгөр бол бүр үлгэр үздэй гэж бодогдлоо. Бурханы болон чөтгөрийн тухай буруу төсөөлөлтэй байсан миний үүнд нөлөөсөн л дөө. Бурханыг үүлэн дээр сууж байгаа цагаан сахалтай өвөө гэж боддог би чөтгөрийн тухайд ч буруу төсөөлөлтэй байлаа. Эвэртэй, туурайтай, сүүлтэй, сэрээ атгсан иймэрхүү төсөөлөл мэдээж үнэмшилгүй. Бас Библийн дагуух ойлголт биш байсан. Шинэ гэрээнд нэгэн гурвалсан холбооны тухай ярьдаг. Дэлхий, мах бод, чөтгөр гурав. Дэлхий бол бидний хүрээлж байгаа бүх бузар муу буюу Бурханаас нүүр буруулсан дайсагнагч ертөнц. Мах бод бол бидний дотоод дайсан. Энэ бол зүгээр нэг биеийг хилээгүй. Мах бод өөрөө бузар муу юм биш. Харин бидний сэтгэлээс гардаг бүхий л бузар муу хүслүүдийг хэлнэ. Чөтгөр бол дээр байгаа дайсан. Чөтгөр байдаг гэж Есүс үздэг байсан тов тодорхой. Шарь нартаа хэрхэн залбирахыг заахтаа ёрийн муугаас гэтлгээч гэж гуй гисэн. Есүс диаволд соригдож байсан. Тэгэхээр чөтгөр байдаг тухай Библиэд өгүүлдэг байх нь. Түүнчлэн бузар муугийн сүнслэг хүчин байдаг гэж олон зууны туршид Христэд итгэгчид үдсээр иржээ. Өмнө нь анзаарч байгаагүй уруу татлагууд ч хүртэл тулгараад л гинт бүх юм таны эсрэг эргэчихсэн юм шиг санагддаг үе гардаг байх. Ариун сүнсний оршихуйг хүчтэйгээр мэдэрч үдсэн байх тусмаа нэг иймэрхүү юм тохиолдох нь их бий юм. Эрүүл ухаан гэж юм байдаг шүү дээ. Бидний амьдарч байгаа дэлхийн ертөнц дээр аимшигтай зүйлс болж байна. Энэ бузар муу зүйлсийг бид юугаар тайлбарлах юм бэ? Дэслэгч генерал Ромео Даллер бол Руанда дахь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах хүчинд албахаасан 1994 оны хоморголон устгалыг нүдээр харсан гэрч юм. Бие бүрэлдэхүүн дэндүү цөөн байсан болохоор тэр үүнийг зогсоож чадаагүй юм. Хожим тэр чөтгөртэй гар барилцахна гэдэг ном бичжээ. Би Руандад байхдаа чөтгөртэй гар барьж үзсэн. Би чөтгөрийг харсан. Үнэрлсэн, барьж үзсэн. Тэр үнэхээр оршин байдаг. Тийм ч болохоор бурхан байгаа гэдгийг би мэдсэн гэжээ. Чөтгөрийн тухайд эсрэг тесрэг боловч ижилхэн л аюултай хоёр хандлага байдаг. Нэг аюул нь үл итгэх, нөгөөх нь бузар муугийн үйл ажиллагаа. Хүчийг хэд сонирхох эрүүл бус хандлага. Көжө самбар, таарууд хүзэр, зурхаа, алгаар мэргэлэх гэх мэт. Сүнслэг эрэл хайгуул хийж байгаа хүмүүс иймэрхүү юмыг туршиж үзэх нь элбэг байдаг.
Энэ нь уучлагдшгүй нүгэл биш ч та үүнийг хийдэг бол болоороо, эргээрээ, гимшээрээ. Ийм юмтай холбоотой ном бичиг юу ч байсан хайж устгаараа бид ийм зүйлсийг сонирхох ёсгүй юм. Тийм ээ, бидний амь амьдралыг устгахыг чөтгөр хүсдэг. Тэр бол биднийг дээрэмдэх санаархалтай хулгайч гэдгийг Есүс хэлжээ. Хулгайч зөвхөн хулгайлан алж сүйтгэхээр ирдэг. Туйлын зорилго нь энэ. Таны амьдралд Есүсийг хүсэж байгаа зүйлийн яг эсрэг нь. Есүс танд хайртай. Тэр би тэднийг амьтаа, бялхсан амьтаа байлгахын тулд ирсэн билээ гэсэн. Таныг бялхам амьтаа байгаасаа гэж Бурхан хүсдэг. Харин чөтгөр бол хорон аргаар устгахыг зорддог. Таныг хаашаа аваачих гэж байгаа нь анхандаа огт мэдэгдэхгүй. Би 15 таад хүн алсан хэрэгт орсон юм. Биш 16 таад. Медомсли гэдэг засан хүмүүжүүлэх төвд хоригдоод харгас хатуу юмыг их үтсэндээ. Тентхийн дүрм журмыг би их сүрнэ. Ер нь л удирдлага, эрх мэдлийг эсэргүүцэж байсан юм а. Тэнд би зөндөө зодуулсан. Олон удаа шийтгүүлж ганцаарчлан хоригдож байлаа. Тэнд би засраагүй. Хүмүүсийг нь л үзэн ятсан юм. Шоронгоос харахтаа би өмнөхөөсөө илүү ууртаа догшин болсон байлаа. Би ээжийнхээ үлийг их барсан. Юу гэж? Чи сатаны хүүхэд байх. Чи ёстой ёрын амтан. Эцгээсээ бузар гэж ээж хэлж байсан юм а. Аав ээжийг их зодож хүчрэлдэг байсан болохоор энэ үг надад тун муухай санагдсан. Намайг ааваас ч 7 дор амтан гэж сатаны хүүхэд гэж ээжийн хэлсэнд би багтартлан уурлаж байлаа. Дараа нь би хөл бөмбөгийн фанат болсон. Хутга мэсэн дөртөж нүрэ зүсүүлэх бол энэ үхэн ч үдэ. Жигчи хурууга тастуулж гар цээжиндээ 4 удаа хутгалуулсан, 2 нүдээ тест зохиулж, үүдэн шүднүүдээ булгалсан. 2 гарын мөр тохоо хоёулаа мултарч байла. Би үүмэн дэгдэгч болсон. Зодоонуудад бүр дууралсан. Жохом юу хийж байснаа ярих ч юм алга. Үнэн дээр би маш ноцтой бузар муухай юм их хийсэн. Би ёрын амтан болсон. Бүр ёрын муу шүү. Биднийг сүрлийн зам руу оруулахыг чөтгөр хүсдэг. Тэгвэл тэр ямар арга хэрэгэлдэг вэ? Эхнийх нь эргэлзээ. Амьдралд чухал зүйлс итгэл шаарддаг учраас л эргэлзэх орон зай үүсдэг. Биднийг итгэл үнэмшилдээ эргэлзээнд итгээсэй гэж чөтгөр хүсдэг. Харин итгэсэн шиг итгэж эргэлзүүл шалгаж байхыг Бурхан хүсдэг. Би хинбэ? Бурхан гэж хинбэ гэдэгт эргэлзүүлэх гэж чөтгөр хууран мэхэлдэг. Чөтгөрийг тэр худалч бөгөөд худал хурамгийн эцэг гэж Есүс хэлжээ. Эхлэл номын эхний бүлгүүдэд Эден цэцэрлэгт болсон явдал бузар муугийн ажлыг илчлэн харуулдаг. Чөтгөрийг могоо гэж хэлсэн бөгөөд хүнд анх хэлсэн үг нь Бурхан үнэхээр хэлсэн үү гэж Бурханы үгэнд эргэлзүүлсэн. Есүс тохиолдсон зүйлсээс ч энэ нь тодорхой харагдана. Йордан голд баптизм хүртэж байхад нь үзэгтэн хайрт хүмүн энэ үлээ. Таалал минь түүнд оршдог гэж эцэг нь Тэнгэрээс айлдсан. Тэгэд Есүс шууд цөл рүү хөтлөгдөхөд чөтгөр ирээд чи Бурханы хүн мөн аваас гэсэн нь Есүсийг эргэлзүүлж өөрийнхөө хинбэ гэдэгт итгэлгүй болгох оролдлого байлаа. Бурханы сайн сайханд таныг эргэлзүүлж хөгжил хөөрөгч нь унтраагч мэтэр түүнийг харуулах гэж чөтгөр ятгадаг. Таны тухай Бурханы тухайч худлаа ярьдаг. Таныг Христэд итгэгч Бурханы хүүхэд гэдэгтээ эргэлзэхэд хүргэж чадвал түүний санаархал гүйцэлдэнэ. Тийм ээ, бид өөртөө эргэлзэж байдаг. Бидний тухай бусдын хэлсэн худлаа үгэнд итгээд сүүлдээ өөрийгөө тийм гэж бодоод явдаг. Гэвч бид бол Бурханы хүүхэд. Тэнгэрлэг эцэг маань биднийг чин сэтгэлээс хайрладаг бөгөөд онцгой зорилгын төлөө өөрийн дүр төрхөөр бүтээсэн үнэн. Чөтгөрийн өөр нэг арга нь уруу татлага. Хүн бүр л ямар нэг хэмжээгээр уруу татагдаж соригддог. Арх, секс, тиймэрхүү бүхэл юм. Зөндөө юм байна. Худлаа ярих. Уур бухимдлал юм уу да? Үннэл хэлий, охид бөсгөө чөөт. Дэлгүүр. Уурлах, бүдүүлэг загнах. Альва кошлуулах. Хамгийн хүнд уруу татлах чинь худлаа ярих. Бодоод үзэхлээр сайхан гэсэн юм уу, муухай юм чинь сайн байдаг шүү дээ. Өсгөө чөөт. Хоолоо өөрөө хийх оронд гадуур гарч хоол авч идэх. Би өөрчлөх гэж хичээдэг. Нөгөө анхаарч санаа тавих ч юм уу те. Гэхдээ Хурдхан хагалчих гад л байдаг л да. Гэхдээ нөгөө холуур явах гэж оролдох юм уу, тоохгүй хайчих хэрэгтэй шүү дээ. Бүр болохгүй бол хийчихэд л харна да. Уруу татлагад орох нь буруу биш юм.
хүн бүртэл уруу татагдах юм байдаг. Есүс бас бидний шиг бүх талаар соригдсон боловч онцлог нь тэр гим нүгэл үйлдээгүй билээ. Тэгэхээр уруу татлаг нүгэл хоёрыг ялгаж салгах нь чухал. Биднийг бурхан биш харин чөтгөр уруу татдаг гэж шинэ гэрээнд маш тодорхой хэлсэн байна. Матай 4:3-т сатаныг соригч гэжээ. Хаанасаа ийм юм орж ирдэг байна гэмээр бодол бидэнд үе орж ирдэг. Гэхдээ энэ бол гим нүгэл биш харин үүнд автаад үйлдэл хийх аваас нүгэл болж хувирна. Нэгэнт л алдчихсан юм чинь одоо өнгөрсөө юу ч хийсэн ч хамаагүй болсон гэж чөтгөр бодуулдаг. Энэ бол хуурах арга. Бүхэл нүгэл бол хурам мэхлэлтийн гор. Мөн л Эхлэл номд могоон дүрээр байсан чөтгөр. Бурхныг дагаагүйгээ та нар ерөөсөө өөхөхгүй. Буюу та нарт ямар ч муу юм болохгүй гэж хэлсэн байдаг. Бурхан бидэнд хайргүй, хамгийн сайн сайхныг өгөхийг хүсдэггүй гэж бодуулж биднийг хуурахыг чөтгөр оролддог. Есүс танд бэлгсэн амь өгөхийг хүсдэг. Танд хайртай. Таныг бузар муу юм биш, харин сайн сайхныг амсаасай гэдэг. Тийм ээ, чөтгөрийн бас нэг нэр нь буруутгагч юм. Бурхны сайхан сэтгэлд хайранд эргэлзүүлж биднийг хамгаалахын төлөө байдаг Бурхны тушаалыг зөрчүүлэх гэдэг. Тэгснээ эргээд өөрсдийг манд буруутгаж ялалдаг. Зэмлэж ятгах, буруутгах яллах хоёр маш том ялгаатай. Зэмлэл ятгалаг ариун сүнснээс ирдэг. Энэ үед бид яг юу буруу хийгээд байгаагаа ухаарч эннээс ангижирч уучлалыг авдаг. Гэтэл чөтгөр бидэнд ялт тулгадаг. Ялт тулгагдана гэдэг бол өөрийгөө муу мухагаар мэдэрнэ гэсэн үг. Харин шинэ гэрээнд иймд идүүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй гэсэн байна. Бидний авах ёстой байсан ялыг загалмай дээр Есүс өөртөө авсан тул бид үүнээс чөлөөлөгдсөн. Тулаанд бидний байр суурь өөрчлөгдсөн. Илч Паул үүнийг ингэж хэлжээ. Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад хайрт хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл та харанхуйн боолчлолд буюу чөтгөрийн захиргаанд байдаг газар байж юм. Гэвч Есүсийг та амьдралдаа урьж оруулахаар өрх үед Есүсийн захиргаанд байдаг бүрэн эрх чөлөөт тэр газар руу буюу Есүсийн хаанчил руу загалмай болоод Есүсийн амиллаар дамжин шилжиж орсон билээ. 1995 он гэхэд би гудамжинд гарсан. Тухайн үед анзаараагүй ч эрүүл мэнд маань муудсан байлаа. Ууж мансураад хоол иддэггүй байсан юм чинь аргагүй л дээ. Цуснд халдвар орсныг ч мэдээгүй. Хоол тэжээлийн дутагдал, шингэний дутагдалд орсон байлаа. 96 оны 3 дугаар сард гудамжинд хэдэн хүн явж байснаа Есүс чамд хайртай гэдгийг чи мэдхүү гэж надаас асуула. Би тэднийг хөөгөөд жаахан бахад эмээ Есүс гэж дуулдаг л байсан. Тэр чинь байдаггүй гэдэл тэд дахиад л ирлээ. Тэр итгэх залуус 6 сарын турш гудамжинд тааралдаг байсан юм а. Нэг өглөө сэрээд жирийн л өдөр байсан. Би архи аваж мансураад шууд ухаан алдчихсан. Эмнэлэгт хүргэгдээд 6 хоног ухаангүй байсан юм. Ээжийг эмнэлэг рүү дуудаж ирүүлсэн байна. Би ер нь бол өгсөн байлаа. Эмнэлгийн зүгээс аврах арга байхгүй зөвлөх нь учралж хэлсэн тул 6 дахь өдөр надтай салах ёс хийх болсон байна. Хэдхэн цагийн хугацаа өгөөч гэж ээж гуйж л дээ. Ээжийг өрөөс гарахад надтай салах ёс хийхээр олон хүн ирсэн байж. Энд хэдэн итгэх залуус ирчихсэн гэж ээжэд миний найз Тони хэлж л дээ. Одоо нэмэргүй болсон. Ямар ч аргагүй тэр өгчихсэн гэж ээж хариулж. Харин тэд залбирцгаая гэсэн байна. Тэгээд миний толгой дээр гар тавиад Назарын Есүс Христийн нэрээр энэ хүнд шинэ амьдрал өгөгдөх болтугай гэж залбирсан юм. Гэтэл би сэрээд өндөөснөө амьсгалын төхөөрөмжийг сугдатлаа. Би аим орсон, өхлөөс амилсан. Энэ бол зүгээр л ухаангүйгаа цэрэгсэн гайхамшиг байгаагүй юм. Би огт өөр хүн бол цэрсэн л дээ. Түүнээс хойш би ердөөс арх уугаагүй, мансуураагүй, тамигч татаагүй. Хүмүүс туслах чин хүсэлтэй болсон. Галзуурчсан юм шиг санагдаж байсан л да нэрээ. Нөгөө итгэх залуус надад Грэм юу гэж чи альфагийн сургалтанд явах хэрэгтэй юм байна гэсэн. Би ч гэсэн тэгье л гэлээ. Бид нэг өдрийн сургалтанд явлаа. Үдээс хойш 3 дахь ярианы дараа би босож зогсоод Есүсээ би яг ийм үг хэлсэн юм. Үнийг би хизээж мартахгүй. Тэгэхэд 96 оны 11 сарын 9-ний өдөр 3:15 болж байсан юм. Би Есүсээ таныг надад хайртай гэж хэлж байна. Надад хайртай гэдгийг чинь би үүнд итгэж байх шиг байна. Гэхдээ би үүнийг чинь зүрх сэтгэлээрээ мэдэрмээр байна гэчихэд тэгээд би уучлаарай та миний амьдралд орж ирсэн болов уу гэж сандалтан лакигээд суучихсан. Тэгээд л асгартал уйлсан да. Ерөөсөө зогсож чадаагүй.
Нулимс урсаад л яг тэр мөчөд би хаанаас гаралтайгаа мэдсэн юм. Би хэн байснаа мэдсэн. Би юу хийх ёстойгоо ч мэдсэн юм. Тэр өрөө би Есүсийг сэтгэлдээ тэж Милсбраугийн гудамжаар алхаж явлаа. Тэгээд үйлчлэн эхэлсэн. Одоогоос 19 жилийн өмнө шүү дээ. Тэр үеэс хойш би үүнийг л хийж байгаа. Хийгээд л байгаа. Хүмүүстэй Есүсийн тухай яриад л би 141 удаа Альфагийн сургалт явуулсан юм. Гудамжинд бас шоронд хүмүүстэй анхуулзаад би хэдхэн юм хэлж өгдөг юм. Тэд эргэлзээний дунд байгаа шүү дээ. Би ч бас ийм л байсан. Грэм чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи чинь комд орчход сэргээгүй байгаа юм биш үү гэж хүмүүс асуудаг. Үнэн дээр би чинь комд ороод сэгсэн хүн шүү дээ. Тэгсэн болохоор л сүүлийн 19 жилд би ийм хийж явна гэж ихэнхдээ хариулдаг юм да. Нөгөө зодоончсан яасан? Уур хилэн гологдох мэдрэмж, хайрыг мэддэггүй нь яасан бэ? Ганцхан шөнийн дотор энэ бүхэн хаашаа алга болчихоо вэ? Есүсийн агуу дээд хайр жухам энэ л Грэм Сидийг өөрчилсөн юм. Грэм Сидийг өөрчилж чадсан юм чинь өөр хэнийг ч өөрчилж чадна. Бид өөрчлөгдсөн юм бол яагаад уруу татлагт орсоор л байна уу? Бузар муугийн хүчинтэй яагаад бид одоо ч тэмцэлцээр байгаа юм бэ? Дэлхийн 2 дугаар дайны хувь заяа шийдэгдсэн чухал мөч бол 1944 оны 6 дугаар сарын 6 буюу Д өдөр байсан. Холбоотны цэргүүд өөрөөр дайсны ширүүн галан мөндөр дор яг энэ эрэгт буусан билээ. Хэдийгээр асар олон хүний амь өргөцсөн ч агуу чөлөөлөлт болсон. Энэ өдөр дайны ялалт ирсэн билээ. Есүсийн үхэл амьллаар эцсийн ялалт ирсэн. Энэ бол шийдвэрлэх мөч байсан. Хэрвээ та Есүсийг амьдралдаа урьж оруулсан бол яг тэрхэн мөчөд нүглийн хүч нуран унсан. Гэхдээ дайн яг тэгэхэд дуусаагүй. Нэлээд хэдэн сарын турш Европын ялалтын өдөр буюу Е-Я өдөр 1945 оны 5 дугаар сарын 8 хүртэл цэвэрлэж шүүрдэх ажиллагаа явагдсан. Бид ч бас Д өдрөөс Е-Я өдрийн хооронд амьдарч байна. Ялалт нэгэнт ирсэн боловч Есүс эргэн ирж бидэнтэй уулзах хүртэл цэвэрлэн шүүрдэх үйл ажиллагаа явагдсаар байна. Анх Есүстэй уулзрах үед миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Гэхдээ би олон зүйл дээр зөрчил тэмцэлд ордог. Өнөөдөр ч надад ийм тэмцэл байгаа гэдгийг үннээр нь өчье. Хэдэн сарын өмнө юмдаг. Би Оксфордын гудамжаар дугуйтай явж байлаа. Хашлагнаас жаахан зай барьж явлаа л да. Ингэх хит хитийн шалтгаан байдаг болохоор би хашлагнаас холуур явдаг юм. Тэнд нэг хар такси явж байла. Лондонгийн нөгөө хар таксины жолооч нарыг мэднэ үстэй те. Миний ард явж байсан таксины жолооч их л төвчээр алдарч байгаа бололтой дууд дахиа өгөөд эхэллээ. Урд талд нь гэлдэрч яваа намайг гүйцэж ирснээр бараг л наалдах шахлаа. Тэгээд л харвсан сум шиг шунгнаад өнгөрсөн дөө. Хажуугаар өнгөрөхдөө бас зүгээрч вэ. Хөөй, зам хаагаад байна. Холдоо ч гэж хашгирлаа. Дотор нэг юм огш одол ирсэн. Энэ ариун сүнс биш байсан л да. Түүнийг гүйцээч гэж байна. Тэгээд дугуй унаж явхад нэг сайхан юм машинууд гэрлэн дохион дээр зогсдог шүү. Тэр улаан гэрлээр таарчлаа. Би ч жирэлгээд л гүйцлээ. Тэгээд хажууд нь ирсэн чинь замаас зайлаач холдооч л гэж хашгирч байна. Тэгэхээр нь дугаар чинь хэд юм бэ гэж би асуулаа. Нэр дээр нь гомдол гаргахад тэд дургүй үстэй. Дугаар чинь хэд юм бэ? Тэрхэн мөчөд ногоон гэрэл асаж миний дугаар гэдэл тэр арилж өглөө. За яах, гүйцэн дэ чамайг гэж би бодлоо. Жигээд л байла. Би дугаарыг харах гэж байдгаараа чармааж байла. 58-8-15. Гомдол гарганда ёстой 58-8-15. Нөгөөх маань толиндоо хараад л намайг бас ажиглаад л явна шүү. Би ч гүйцээд хажууд нь зэрэгцээд ирлээ. Гэтэл нөгөөх маань Ники чи дөрмөө дагаач гэдэг байгаа. Гүнчин буруу сонсчихвоо да. Чихэндээ чи итгэсэнгүй. Ники дөрмөө дагаач л гэж байна. Тэгснээ цонхороо цохуулж Альфагийн гарын авлагаар
даллаж байна шүү. Тэгэхээр нь би хурч очиод та альбаа сургалтад суусан юм уу гэж асуулаа. Тийм ээ, 2 сарын өмнө альбаа сургалт дээр Христэд итгэсэн гэж байна. Аха, ариусгагдах цаг түүнд хангалттай байгааг нь ойлгомжтой. Таны нэрийг хэн гэдэг вэ гэж асуутал намайг Дэн гэдэг гэлэм. Би тантай танилцсандаа таатай байна. Намайг өршөөгөөрэй гэсэн. Яг тэрхэн мөчөд тэр залуу бүх юмдахын зэрэгцээ 17 хоногийн турш DVD-г нь үзсэн үнтэйгээ таарсандаа сонирчрахсан маягтай байсан юм. Таксинд явсан зорчигч бүр гайхаж хоцорсон байлаа. Харин жолооч эргэж харснаа энэ залуу альпа сургалтыг явуулдаг хүн. Нөгөө урам зориг өгдөг миний амьдралыг өөрчилсөн юм гэж хэлсэн байлаа. Дугуйгаа жигээд цаашаа явж байхдаа би нэрээ эр хүний замын хүзүүч урт юм да гэж бодож байлаа. Бид тулаан донд байна. Энэ үйл явц Есүсийг дахин ирэх хүртэл үргэлжлэнэ. Тэгвэл бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Яаж тулалдах юм бэ? Эфес номын 6 дугаар бүлэгт эзэн дор хүчтэй байх тун гэж Паул хэлжээ. Бид Бурхны өвч зэвсгийг агсах ёстой. Буруу муу зуршлаасаа салж, шин сайн зуршлуудыг тогтоо гэж Библиэд хэлсэн байдаг. Есүстэй ойр байх тун бэлхүүсээр үннийг бүсэлж Есүстээр хараагаа төвлөрүүл. Би бол үнэн байгаа юм гэж Есүс хэлсэн. Энэ бол хоёр нүур гарахгүй байх гэсэн үг. Жинхнээсээ үннээрээ чигт шудраг байхыг хэлнэ. Зөвхт байдлын хуйгийг өмсөж зогс. Альва харилцаагаа зөв авчив. Буруу юм хийвэл дорн засаж залруул. Бүгд л алдаа гаргадаг. Тиймд Бурханаас уучлал гуйгаад хурдан босож ир. Бусад хүмүүстэй харилцахдаач бас буруу юм хийсэн бол аль болох хурдан тулж шийд. Уучлал ир, учрыг олж засаж залруул. Үйлчлэлд оролцсон. Амар тайвны, сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Юу ч хийлгүй дими бүүсөө. Идэвхтэй бай. Чуулгандаа үйлчил, нийгэмдээ үйлчил. Хизүү бэрх цагт эзэн бурханд итгэж найд. Ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбааг ав гэж Паул хэлжээ. Чөтгөр элдэв юм шидлэхэл болно. Эргэлзээ, айдас, түгшүүр, тачаал гэдэл. Гэвч итгэлээ сах, итгэл үнэмшлээсээ бүү ухар. Авралын дуулага өмс, оюун ухаан дотор болж буй тулалдаанд ял. Аврал гэдэг бол эрх чөлөө гэсэн үг. Есүсийн өгдөг эрх чөлөө. Бүхий л уруу татлага чухамдаа оюун ухаан дотор эхэлдэг. Бодол үйлдэл болдог, үйлдэл зуршил болдог. Зуршил хувь тавиланг шийддэг. Библиэ мэд. Бурхны үгэнд дэвт. Бурхны үг болох сүнсний сэлмийг ав. Таныг энэ номтой сайн танилцаарай гэж зөвлөх байна. Боломжтой бол өдөр бүр унш, номоор нь унш, Библийг нэг жилд унших аппликейшн татаж суулга, өөрт тохиромжтойгоо ашигла. Есүс уруу татагдах болгондоо Библийн ишлэр хариу өгч байсан. Тэр бичвэрийг маш сайн мэддэг байсан бөгөөд дайсны дайралтын эсрэг хамгаалалт болгон ашиглажээ. Үргэлж залбир. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Залбирлаараа Бурханд ойр бай. Эцэст нь хамтдаа бат зогс. Ар нуруунд маань хуйг байхгүй. Тиймээс бид эргэж зогтох үедээ хамгийн сул эмзэг байдаг. Хамтдаа бат зогсох хаваас илүү хүчтэй. Сайхан мэдэн гэвэл та үүнийг хийж чадна. Яков, диаволыг эсэргүүц, тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртох тун, тэгвэл тэр та нарт ойртно гэжээ. Бид бузар мууг сайнаар дийлж чадна. Бид ингэж дайралт хийдэг. Уучлал бол үүнийг хийх бас нэг арга зам. Есүсийн шав нартаа заасан эзний залбирал гэдэг залбирал дээр бидэнд өртөө бүхнээ бид уучладаг учраас бидний нүглийг мөн уучлаач гэж гуй гэсэн. Хүнийг уучлах бидэнд маш хэцүү байдаг. Гэвч уучлалд агуу хүч оршдог. Намааг Парити Эммануэль гэдэг. Би 1994 онд Түүцийн омгийнхныг үе олноор гөнөөхөд оролцсон юм. Би муу удирдагч нарын даалгавраар маш олон Түүцийн хүнийг хороосон учраас 6 жил шоронд сууж 4 жил нийгэм тус хөдөлмөр эрхэлсэн. Намайг шоронд байхад бос торогдлууд намайг альба сургалтанд урьсан юм.
Би очсон ч дотор нь орж нэг л чадахгүй байлаа. Би хийсэн аимшигтай зүйлэн улааж хүлээх ёстой юм шиг санагдсан. Тэгээд би хөнөөсөн хүмүүсийн ар гэрийнхэн хамаатан саданд уучлал ирсэн загтал бичсэн юм. Шоронгоос гарсны дараа амьдрал тун хүнд байв. Эхнэр 2 хүүхэд маань хүнийх болж сэтгэл шимширм нөхцөл байдал намайг огтсон юм. Ийм бузар юм хийж хэд тэр аллагаас амьд үлдсэн хүмүүстэй яаж зэрэгцэж амьдрах юм бэ гэж бодогдож байсан. Би маш их өмөрөн шаналж ганцаардаж айж байлаа. Шорон Альфа сургалтад хамрагдаад сэтгэлийн тэнхээ олж авсан учраас дахиад Альфад явъя гэж бодлоо. Есүс уучлалдаг гэдгийг би эндээс ойлгож өр дүм намсч байгаагүй тийм их хайрыг мэдрэх болсон. Нутгийн пасторын тусалцаатаагаар би Винсентийг олж очсон юм. Түүний ээж эмээ хоёрыг хөнөөсөн хүн нь би. Би өршөөл ирсэн. Одоо би аллагаас амьд гарсан хүмүүс болоод аллага үйлдсэн хүмүүс зориулж босгосон тосгонд амьдарч байна. Винсент чин тосгонд амьдардаг. Бид одоо найзууд болсон. Өөр дүм хизээш мэдэрч байгаагүй тийм амар тайван сэтгэлд минь ирсэн. Өдөр тутмын амьдрал хүн тэвэрэл байгаа. Гэхдээ үйлдсэн нүглийнхээ төлөө би уучлалыг олж эдгэрч байна. Паул мууд бүү дийлд мууг харин сайнаар дийл гэж бичсэн. Би хинт ч гэмтээ хортой юм хийгээгүй штэ гэж амьдралаа бүү өнгөрөө. Энэ бол тийм ч бахархалтай юм биш юм. Сайн үйлс бүтээ. Хорвоо дээр шудраг бус юм маш их байна. Хэр бид шудраг бус байдлын эсрэг тэмцэхдээ бузар мууг сайнаар дийлэх аваас маш ихийг гүйцэлдүүлж чадна. Есүсийн жишээг даган үүнийг хийсэн хүмүүсийн жишээг одоо харцгаая. Шавцбүрийг аваад үзье. 19-р зуунд улс үндэстнийхээ нийгмийн нөхцөл байдлыг хэрхэн бүхэлд нь өөрчилж чадав? Вилберфорсыг хар. Боолчлыг халах компанид ажлыг яаж удирдсан юм? Мартин Лютер Кинг Жуниорыг аваад үз. Хойд Америк дахь арьс өнгөөр ялгуурлах үзэл хар цагаанаар нь ангилах явдал тэр хэрхэн төгсгөл авчрав. Тереза ихийг хар. Ядуус үйлчлэх ажилд зүрх сэтгэлээсээ өөрийгөө зарвснаар маш олон хүний амьдралыг тэр өөрчилсөн билээ. Зөвхөн л агуу баатрууд үүнийг хийдэг юм биш юм. Таач бас чадна. Таны амьдрал онцгой зорилгын төлөө байдаг учраас та жинхэнэ өөрчлөлт авчирч чадна. Амьдралын өөрчлөлт нь хүмүүст туслаж чадна. Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл. Есүсийн нэрээр.